одоо консул бол ялангуяа одоо иргэдэд дагаж байх ёстой л доо. За хоёр талын харилцаагаа тэр элчин сайдын яамыг ойлгож байгаа. Гэтэл одоо шинэ Франкфурт гэдэг янз бүрийн орн ярьж байна. Гэхдээ Малайзад дуртахгүй байгаа байхгүй. Гэтэл яг жинхэнэ одоо өнөөдөр иргэд бол хохироод маш их ачаалттай, маш хүнд улсад Монгол улс төлөөлөлгүй үнэхээр одоо жинхэнэ одоо цөхрөнгө байдал үүсэж байгаа газар Малайз байхгүй. Одоо их хурлд энэ хизээ оруулж ирэх. Оруулж ирэхгүй бол энэ ямар аргаар тэнд одоо төлөөлөл яаралтай бий болгоод консултынхаа төлөөлөгчд томдоод ингэ ажиллуулах. Энэ асуудалсаа ихэх хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ дээр бол эргэлзээд байгаа юм л. Тэгээ одоо шинэ хэрэгтэй хэрэггүйгээр заах бай. Хайлаар бол ингээд бас шаардлагатай газар гэж бид нээжсэн. Гэхдээ бол ингээд томилгоон дээр бол бас та бол тодруулчмаар байна. Одоо шинэ за хайлаар бол одоо за консул нь одоо та нарын ойрын хамаатан гэдэг ингээд асуудалгүй явчихдаг. Тэгтэл Пусанд бол консул томилогдоод одоо 6 сар болоод тэнд ажиллаа эхлэхдэг. Сайд нь нэг дипломыг өгдөгөө ингээд нөгөөх нь ажиллаж чаддгүй иргэдтэй харьцаж чаддгүй өрөөнөөсөө гарч явах ирэх байхгүй. Ингэж Монгол улс хогсож байгаа байхгүй. Иргэд нь гомд ирүүлж байгаа юм бид. Одоо энэ консулын суугаад байдаг. Цалингаа аваад байдаг. Яамнаас Монголынхаа талаас аль биесийн бичиг баримт нэрэгүүгээд ингээд тийм техникийн асуудлаар консулаа одоо хагас жил хорчихсон. Сан Франциско засгийн газрын шийдвэр гаргаад өнгөрсөн оны сүүлээр консул томилчихсон. Одоо болтол консул нь яваагүй. Сан Франциско Монгол улс консулгүй сууж байгаа. Энд бас зөндөө иргэдийн асуудал байгаа чинь бүтэн наад эргээ хариуцж байгаа шүү дээ. Тэгээ энэ хүмүүсээ та нар хизээ энэ ажилд нь оруулах юм бэ? За тэгээд одоо хүмүүсийг болохоо байсан ингээд зодоо зохио байсан ингээд архиус ингээд татсан гэж байна. За тэр үл шалтгаан мөн. Тэгвэл Хонконгийн консулаа яагаад хугацаанд өмнө татчихаа? Ямар хэмжээнд татдаг тийм шалтгаан байна. Энийг энэ хэлж өгөөч. Үнэхээр одоо ийм л гэмт хэрэг зөрчил хийсэн учраас татсан юм аа гэдэг. Энийг чинь ойлгож авъя. Ер нь хичнээн хүнийг одоо татчихад байна. Хугацаанд өмнө татсан хүмүүсээ тоог хэлчих. Ямар шалтгаанаар. За одоо ингээд сая баахан шалгалт авах гэж байгаа гэж ярьж байна. Хичнээн үнэ шалгалт авах гээд дуудсан. Үүнд ямар зардал гарах юм? Ямар хуулийн үндслээр нэгэн төр томилцсон хүнээ гадаад усаас ингээд хугацаанаас өмнө ингээд дууддаг. Яагаад энэ шалгалт нь ямар хуулийн үндсэд явж байгаа? Энийг нэг тайлбарлаад өгч. За олон улсын байгууллагын хүрээнд бол тэр хүний эрхийн тайлан бол үнэхээр чухал тайлан л да. Энэ дээр бол нэлээд хангалтгүй дүн авсан. Маш олон орноос шүүмжилсэн. Энэ дээр яагаад дүгнэлт хийхгүй? Яагаад зүгээр одоо тайлан тавьсан 5-1 болдгоо чухал тайлан гэдэг өнгөрч. Энэ дээр одоо жинхэнэ байнгын орноос чинь тогтоолд ороод тэг холбогдох яамт нь чиглэл өгөх ёстой шүү дээ. Энийг гадаад яамыгаа санаачлахгүй. Энэ өөрөө чухал шүү. Энийг та нар оруулж өгч. Олон улсын байгууллага бид бол онлайн нөхцөлөөний эвсрэг даргалсан. Энэ хурлыг дэмжиж бид нар хурд дээр бүлэг хүртэл байгуулсан. Гэтэл яагаад энэ хуралд энэ бүлгийн нэг ч гишүүний урьж оролцуулаагүй? Ерөөсөө их хурал байхгүй байсан юм шиг. Ганцхан их хурлын дараа хаалтын үгэн дээрээ манайхын бүлэг байгуулсан наад арга хэмжээгээс бид дэмжиж байгаа гэж хэлдэг. Хагт хурдан дуусч байгаа байхгүй. Бүлгийн гишүүд нь бүгд гадаа гудамжинд нэг ч хүний нэг ч арга хэмжээнд оролцуулаагүй, нэг ч панел суулгаагүй, нэг ч илтгэл тавиулаагүй, нэг ч хүмүүст уулзуулаагүй ингээд огч. Яахлаараа их хурлаа ингэж үгүйсгэж байна. Яах гэдэг бид нар бүлэг байгуулдаг юм бэ? Яах гэж энэ асуудыг чинь дэмждэг юм бэ? Тэгээ энэ талаар нэг тодорхой тайлбар өгч хэрэгтэй л дээ. За тэгээ эдийн засгийн талаас сүүлийн үед бол нэлээд анхаарал татчих. Гадаад ямч одоо ингээд гадаад хэрэг ингээд нэрээс одоод эдийн засаг нэмээд газар нэмээд нэлээд юм болж байгаа шүү дээ. За ингээд сүүлийн 5-7 гэрээ, оюутлогын гэрээ гэдэг энэ бүгд дээр бол бас гадаад ямны оролцоо мэдээж хэрэг хамгийн гол болж байгаа. Энэ дээр та нар гадаад ям ямар байсаар ирэх хийсэн. Тэр Дубан гэрээ эдрийг байгуулах тэр бүх үйл явцыг та нар мэдчихсэн юм уу? Энэ та нарын одоо зохион байгуулалтын хийсэн ажил мөн үү? Дээрээс нь одоо шийдвэрийн Чехэд одоо тэр шар нунтаг байгуулах үйлдвэр байгуулахын ураны үйлдвэр байгуулна гэдэг ингээд Чехийн компанитай гэрээ байгуулж ингээд хэвлэлээр мэдээ явдаг. Яагаад байнгын орны гишүүд дээр энэ талаар бодтой мэдээлэл ирэхгүй? Энэ ч өөр аюулгүй байдлын асуудал шүү дээ. Үнэхээр энэ ураантай Чехтэй одоо ийм гэрээ байгуулад Чехийн компанитай бид энэ үйлдвэр байгуулах гэдэг юм. Энэ талаар бол тодорхой мэдээлэл олох хэрэгтэй л дээ. Тэгэхээр үнэхээр энэ айлчлалуудын хувьд бол үрдэн эдрийг бол бас том айлчлалын хувьд ярих хэрэгтэй. Одоо их хурлын даргын айлчлал Германд болоход тэр эдийн засгийн хамт ажиллагааны яам дээр маш олон ноцтой асуудал яригдсан. Үнэхээр бид нүүр улаасан шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол дараа нь бол та надад тайлбар өгч хэрэгтэй. Тэр асуудлуудын дагуу тэр тавьсан асуудал шийдэгдсэн үгүй юу тийм ээ? Ямар арга хэмжээнд давагдсан? Маш тодорхой асуудал тавьжсэн. Яг одоо санал хэлж болох юм шүү дээ дараа нь тийм. За тэгвэл одоо нэг хариултын дараа санал хэлье. За болдог шивний асуултанд хариулъя. За болдог шивний ярьж байгаа тэр иргэдэд дагаж консулын газар байх хэрэгтэй гэдэг бол зарчим нь бол үнэхээр үндсэн зарчим уу үнэхээр энэ дээр бол дэмжиж байгаа. Тэгэхээр Малайзд бол манай 200 одоо 70-аад иргэн байна. За энэ дээр нэг хард амхны асуудал дээр бүр бүглүүдийн сүлжээний асуудал яригдчихсэн. Сүүлийн үед гайгүй болсон. А гэхдээ сүүлийн одоо он гараад л 2-3 иргэн эндчлээ.
За энэ дээр үнэхээр иргэдийн эрх ашиг за алтнууд уяагийн асуудал байж гэнэ гэдэг маш олон асуудал байдаг. Тэгэхээр энэ дээр бол үнэхээр засгийн газрын одоо энэ консулын газар байгуулахын тулд засгийн газараа дамжиж орж ирдэг. За засгийн газар дээр бол зарчмын үед бол одоо шинэ консулын газар юм хүн байгуулах асуудлыг бол оруулж ирж болохгүй. Одоо төсөв бол ийм хүнд байгаа гэсэн. Ийм байдалтай учраас бол энэ дээр одоо боломжгүй байгаа. Тэгээд энэ дээр бол ганцхан арга нь бол өргөмжит консул идэвхтэй ажиллах асуудал байж байгаа. Өргөмжит консул бид нар энэ ихний одоо хагасд бол 2 ч удаа Улаанбаатар дуудаж ирүүлж тодорхой хэмжээний зөвлөгөө өгсөн байж байгаа. Консулын газраас, эрх зүйн газраас 2 ч удаа төлөөлөгчд явж одоо тэнд ажилласан газар дээр нь ажилласан харьяалагч байгаа элчин сайдын яамнаас нь Сингапурт элчин сайдын яамнаас хүртэл одоо тэн дээр ажиллаж байгаа. Энэ дээр бол цаашдаа одоо ингэж ажиллахаас л өөр аргагүй. Яагаад гэвэл төсвийн байдлаас бол шинэ газар нээх ингээд боломжгүй гэж үзэж байгаа. За хайлаар бол өнгөрсөн жил бол одоо томилогдсон одоо тэр консул нь бол одоо болцаадаа таны үед л томилогдсон хүн шүү дээ. Би томилоогүй тэр хүнийг одоо та бол одоо миний садан гэх юм ярих гэж байна. Тийм шээ. Таны одоо үед томилогдсон хүн шүү дээ. Тэр үед нь бол тийм асуудлаар ярих хэрэгтэй байна. За өмнө нь бол Кизилийг бол одоо дуудсан. Кизил бол юм гаргасан. Дээрээс нь бол Хонконгийг дуудсан. Хонконг бол нэгдүгээрт нь бол одоо тэр гадаад хэргийн яамны одоо дотоод дүрм гэж байдаг, журам гэж байдаг. Нэгдсэн цогны бодлогоор ажиллах тэрнийг бол удаа дарааж өртсөн. Дээрээс нь бол одоо ажлын шаардлага хангахгүй байгаа гэдгийг бол тэнд ажиллаж байгаа компаниуд тэнд ажиллаж байгаа тэр Гонконг байгууллагаас хүртэл одоо бид нар томдол ярьжсэн. Энэ хүн чинь бол одоо ажлын шаардлага хангахгүй байна, хэл мэдэхгүй байна, англиарч ярьдгүй, хятадаарч ярьдгүй юм хүнтэй одоо бид нар юу ярьцах вэ? Одоо та нар энэ хүнээ сольдгүй юм аа. Сольдгүй юм уу? Дотоодын байгууллагаас хүртэл маш олон хэмжээний бол шаардлага ирсэн. Гонконг бол санхүүгийн маш чухал газар. Энд бол одоо ийм хүн байгаад байдаг одоо ажил хийдгүү ийм хүн байж гэнэ гэсэн одоо арга уюуны шаардлага хүлээж авч бол сольсон. Тэгээд оронд нь бол хүмүүс томилсон байж байгаа. За энэ хугацаанаас өмнө дуудсан энэ хоёр консул бол ийм л одоо консул байна. За ерөнхийдөө бол 23 хүнийг одоогийн байдлаар шалгалтанд оруулахаар бол дуудсан байгаа. Тэр хүмүүс өөрийнх нь задлаар ирж байгаа. Нэгэнтээ хууль зөрчид одоо томилогдсон хүмүүс. Гадаад яам бол төрийн тусгай алба. Тийм учраас төрийн тусгай албаны шалгалтыг өгч одоо тэр тангараа өргөөд явах хэрэгтэй. Тэр тангарагч өргөөчгүй тэгсэн мөртлөө бол төрийн тусгай албаны одоо тэр нуус баримт төвчтэй арьсдаг ч юм уу ийм ажил хийгээ явж байгаа хүмүүсийг бол энэ хууль дүрмийн одоо сахиулахаас өөр аргагүй. Энийг бол их хурл дэмжинэ байх гэж найдаж байна. Тийм учраас 23 хүн бол өөрийнхөө зардлаар ирж шалгалтанд орж байгаа. Тэн дээр бол гадаад яамнаас төсвөөс ямар нэгэн зардал гаргаагүй. Энэ хүмүүст бол тэр би хэлснээр 1 сарын ихээр бол 6 сарын өмнө мэдгдсэн. Өөрийнхөө зардлаар ирж шалгалтанд орно шүү. Шалгалтаа тэнцээд үргэлжлүүлэх ажиллах боломж байж байгаа. Ийм их байж. За олон улсын байгууллагын хүрээнд бид нар тэр хүний эрхийн сонгуулийн нэг бол хууль зүйн яам бол эрхлэн авч бол хариуцаад явдаг. Манай гадаад яам бол оролцоод явдаг. За тэн дээр бол зарим шүүмжил гарсан. Тэн дээр бол манай энэ төр засгийн шийдвэртэй холбоотой за төрийн байгууллагуудын бас одоо дотоодын ажлын уялдаа холбоотой энэ хэд хэдэн юмнууд байж байгаа. Тэн дээр хууль зүйн яамнаас бол оруулж ирэхээр бэлдэж байгаа. Тэн дээр манай гадаад яам бол ажлын хэсэгт нь ороод ажиллаж ин та сая 5 сарын сүүлчээр бол энэ Женевд хилцэгдсэн. Тэр энийг бол үргэлжлүүлээд одоо ингээд засгийн газраараа оруулаад их хурлаар бол оруулж одоо энэ дээр тодорхой дүгнэлт шийдвэрийн гаргуулт нь бахаа гэж ажиллаж байна. За захин бийслийн хурал байна. Энэ дээр бол их хурлын зүгээс гишүүдийн зүгээс санаачлаг гаргаад тэр одоо цахим бийсэл байгуулсанд бол бид нар одоо талархаж байгаа. Энэ дээр бол дэмжиж ажилласан. Бид нар бол бүх энэ одоо цахим эвслийн дээр одоо бүлгийн гишүүдүүд бол урилга өгсөн. Ихэнх гишүүд нь бол энэ дээр оролцсон байгаа. Их хурлын дарга бол бас одоо энэ хаалтан дээр нь оролцож одоо нэлийн идэвхтэй ярилцсан. За тэр энэ дээр ирсэн хүмүүсийг бид нар боломжтой бүхэл их хурлын гишүүдтэй бол уулзуулсан байгаа. Тэгэхээр энэ хурлын үр дүнг бол олон нийтийн бол олон улсын хэмжээнд ч гэсэн бол Монгол улс бол маш сайн хийлээ. Энэ хурлаа сайн авч явж байна. Үнэхээр Орос Хятадын хооронд бол үлгэр жишээ болох үз одоо энэ бүх одоо асуудлуудыг гаргаж ир тавилаа. Тийм учраас бол та нар тодорхой хэмжээний энийг үргэлжлүүлээд аваа яваач гэдэг ингэ байж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ дээр одоо мөнгө төгрөгийн зовлон яриад одоо дараагийн улсын хурдан тодруулж өгөөчөөл ингээл байж л байна л да. За эдийн засгийн одоо газрыг бол шинээр байгуулсан. Бид нар бол энэ дээр бол алдаа оноо ихтэй явж ирсэн. Үнэхээр одоо их хүн гişүүд бол мэдж байгаа хятадаас авсан 300 сая 500 сая дээр бол 4-5 удаа л өөрчлөлөө шүү. Тэгээ хятад бол сүүлдээ бүр толгоогоороо суужсэн. Одоо нэг засаг гарч ирэл, нэг сайд гарч ирэл, нэг төсөл одоо. За 2 дугаар микрофон сая.
энэ дээр бол шинэ журам тогтоосон бид нар хятад ажиллагаа ч гэсэн тохиролцсон байгаа. Одоо тэр сангийн яам нь бол зээл тусламжийн асуудлыг хэрэглэн. За нөгөө талдаар тавьж байгаа гадаад ямаар дамжуул нотоор хятадын гадаад яамд тавьж ижил энэ бол албан ёсны гэж үзэгдэн шүү. Тэрний салбарын яамдууд ингээд дураараа тавьдаг энэ асуудыг бол сэгцлээгээд энэ дээр бол хятадын тал ихээхэн талархалтай байж байгаа. Тэр энэ дээр бол твшд гарсан гэж үзэж байгаа. За оюу толгой 5-7 хэлцээрд бол үнэндээ гадаад яамны оролцоог л одоо байхгүй байсан. Одоо болцаад өөрөө сайд хийжсэн мэднэ. Үнэхээр энэ гадаад яамыг тэр юу ч мэдгүй юм байсан. Би тэгээд засгийн газрын анхны уралдаан дээрээс хэлсэн. Энэ бол энэ том төслүүд гадаад яамны дуу хоолой байх ёстой гэсэн. Тэгээд гадаад яамыг яаж гიშэлж ирсэн бол оюутлогын хамгийн сүүлчийн шүн нэг одоо бэлэн болцсон хилцээр дээр гар одоо энэ дээр хилцээр үнэн орчуулга нь үнэн гэсэн одоо тамга тавьж өгөл гэж одоо шахсан ийм юм оролцоо байсан. Тэр бид нар бол энэ дээр бол одоо оролцъё гэсэн ийм хүстэй тавиад явсан 5-7 хилцээрт бол тодорхой хэмжээгээр ингээд манай одоо оролцоод гэхдээ би хэвшүүлэх шаардлагатай байгаа гэдэг нь оюу толгойн хилцээний хамгийн сүүлчийн одоо юм хүмд бол орог. Дубай яамн дээр бол жишээлбэл бид нар орж чадаагүй. Бид нар засгийн газрын хурал дээр ч гэсэн хэлсэн. Одоо гадаад яам бид нар бол оролцох одоо сонирхолтой дээрээс нь үүрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээ одоо хамгийн сүүлчийн хилцээнд хамгийн сүүлчийн юмд бол гадаад яамд оролцох шаардлагатай байна л гэсэн. Одоо 5-7 юм дээр ч гэсэн тиймэрхүү л байж байгаа. За Чехийн энэ ураны хилцээр бол бас одоо нэлээд тийм итгэмжилсэн байдалд явж байгаа. Тэн дээр бол одоо гадаад яамны зарим нэгэн бол байр суурийг бол асуусан. Бид нар бол зарчмын байр суурийг хэлсэн байгаа. Энэ дээр бол бас одоо яг энэ ил ярихад бол бас ямар байд юм бол зүгээр яг хаалттай уралдаан дээр бол би зарим нэмэлт мэдээллийг бол өгч болж гинөө гэж хэлмээр байна. За улсын хурлын даргын Германд хийсэн айлчлалын үеэр зарим асуудал яригдсан. Тэр дагуу гадаад яам өөр тэр 4-5 асуудал дээр бол нэг үрчлэн одоо тэр холбогдох байгууллагууд, аж ахуйн нэгжүүд асуудал дээр бүгдэн дөр нь хандаж Германы тал бол эцэслэн хариу өгсөн байгаа. Миний би өнгөрсөн 7 хоногт одоо Берлинд Германы засгийн газрын төлөөлөгчтэй уулзсан. Германы ерөнхийлөгчийн ажил 10 сард бэлтгэж байгаатай холбогдуулаад бид нэр энэ дээр тэр асуудлуудыг нэлээд зэгсэлж авсан. За ер нь бол бид нэр энэ 3 түвшийн бодлого дээр одоо өнгөрсөн жилүүдэд бас нэлээд одоо алдаа оноо гаргасан. Тэр одоо компаниудын үнэхээр 3 дахь хурш одоо үнэхээр та нар бодлого явуулъя гэж байгаа юм бол яахлаар энэ 3 дахь хуршийн энэ дээр Японы, Америкийн, Германы гэсэн 3 асуудал ярьж байгаа. Франц ч орж байгаа. Энэ одоо тэр том аж ахуйн нэгжүүдийнх нь эсвэл бизнесийн юмыг ингээд бүгдийг зогсоочихсан юм бэ гэдэг ийм асуудал гарч байгаа. Энэ дээр бол бас Монгол төрийн хувьд ч гэсэн бодлогын хувьд, зохицуултын хувьд анхаарах асуудал байд юм байна лээ. Энэ дээр бол бид нар гадаад яам засгийн газрын хэмжээнд боломжтой хэлбэрээр одоо анхааруулж зохицуулаад ингээд ажиллаж байгаа. Бусан болцаадаа тэр хүнийг дуудсан буцаагаад тэр хүн бас л одоо хууль дүрм зөрчилдөд томилогдсон тийм хүн шүү. Тийм учраас дараагийн хүний томилохоор бол одоо дуудсан. Биш ээ би тийм зарчим хамаатан зарчим бол би барьж ажиллаагүй. Би төрийн хуулийг л барьж ажиллаж байгаа бол сайтай. Зүгээр Сан Францискогийн хувьд бол одоо их хурлын дарганд байж их хурлын даргач одоо мэдэн төрийн 3 өндөрлийн хэмжээнд тэр хүнтэй өөртөө тохиролцоод за дараа нь бол бас өөр одоо өөрийнх нь сонирхож байгаа албан тушаалд бол тавья гэдэг ийм амлалтын өгөөд ингээд одоо өөрийн хойшлуулсан юм яаж байгаа. За сүүлийн 6 сар бид яамтай холбоотой энэ асуудлуудаар яриад байгаа нь харамсалтай байгаа юм л да. Нэг жил гаруй хугацаанд засгийн газрын мөрөв хөтөлбөрийг хөгжлүүлнэ гэж засгийн газар байгуулагчаал. Тэгэл энүүхэн нэг жилийн төлөө бүтцийн өөрчлөлт хийгээл. Тэгэл оны өмнө яг шинэ жилийн өмнөх өдөр 36 хүнийг халсан. Одоо бүгдээрээ бөөн гомдолтой надад одоо захиаш би ямар тэднийг ажилд авсан биш. Би тэднийг халсан биш. Одоо дахиад гадаад сууж байгаа 43 хүнийг дуудсан. Тэгээ өчнөө хүнийг хувийн зарлаар нь дуудаж шагаалт авна гэж. Ийм одоо хууль дүрм одоо буцаж үйлчлдэг одоо юу гэдэг яагаад хууль бус гэдээ нэрлэлцээ. Одоо тэр бол үнэхээр эргэлзээтэй хязгаарч дуусахгүй бас зарга маргаан. Тэгээд та нар одоо 5-7 оюутлогоо чинь улс орны том юмд хариуцах гэж гадаад хэргийн яам болчоод ингээл дотроо нэг юм нэг явган хэрүүл нэг хоёрын хооронд нэг хүмүүсийн нааш цаашаа нэг тийм нэг санд ширээ булаацалтсан одоо нэг нэгнээсээ том болох гэсэн нэг өөрөөснийхөө өмгийг одоо хүмүүсийг хүний оронд шургуулах гэсэн нэг ийм юмар та нар занималцаар байгаа та нар энэ жилийг өнгөрөх нь. Тэгэд энэний хажуугаас чинь хэвлэл бол одоо ерөнхий сайдаа буруутгаад бид яам нэгдээгүй над мэддэггүй. Гэтэл энэ том гэрээ хэлцээрүүд нь гадаад яамны гадаа болчихсон. Гэхдээ та нар санд ширээдгээ зуралдаал дотроо хэрүүл хийгээл бие бинийгээ дуудаал чангаагаал байгаа энэ улстай чинь тэгээд цаад засгийн газрын ажиллаа хийгээл явчихж шүү дээ. Тэгээ одоо тэрэн дээр ерөнхий сайдаа буруутгаад кабинетийн зарчим юм хайцсан бай. Тэгээ ерөөсөө ингээд ямар ч шалтгаангүй хүмүүсээ ингээд дуудаал. Тэгээ тэрнийг гадаадын байгууллагуудын шаардлагаар Гонконг консулыг гадаадын байгууллагууд гомд гаргасан учраас гэж гинэ. Одоо ийм болж байгаа юм байна л да Монгол төр.
хэн нэгэн одоо дотоодын матаас байдаг нь одоо гадаадын худлаа өнөө матаас шаардлагаар Монголын төр засгийн газрын томилгооны албан тушаалтнаа хугацаас нь өмнө дууддаг өөрчилдөг ийм зарчим руу шилжиж байгаа юм байна. Энийг байнгаараа зөв гэж үзэж байгаа буруу гэж байгаа би гайхаж. Гэтэл бол яг энэ бүх томилгоонууд хийгдчихсэн үед бол ажил хариуцж ирсэн хүн нь бол эргээд ажилдаа ороод өшөө элчин сайдаар томилогдоод өшөө энэ бүх одоо асуудлуудыг одоо зохион байгуулад одоо эргэж ажиллаа хийгээл яг энэ одоо томилсон хүмүүсээ бүгдийг буцаж дуудаж хаалга сойлох одоо дараагийн хүмүүсээ тэгээд хийх энэ ажлуудаа хийж л байгаа байхгүй. Яг тэгж л ойлгож шít та нар хийж байгаа ажил чинь. Тэгээ эн чинь бол үнэхээр хөндлөмөр байгаа байхгүй. Бид бол та нартай ажил ярмаар байгаа байхгүй. Тэр Freedom Online-ы сайхан хэлээд дэлхийн үнэлэл гэдэг. Дараагийн томилж чадаагүй л байгаа байхгүй. Сайд нарын баг хурд нэг ширхэг сайд дэд сайд ирээгүй гэхлээр чинь та нарыг яаж ажиллаа сайн хийсэн энэ хурлыг амжилттай зохион байгуулсан гэх юм бэ. Бид нар арчлалын одоо орнуудын сайд нарын хурлыг хийх гэж та өдөр шөнөгүй ажиллаж ямар идэвхтэй их хурлынхаа дэмжлэгийг авч ажиллаад ямар өндөр хэмжээнд Монголын хувьд түүхэнд байгаагүй тийм ээ. 30 гаруй орны сайд дарга ирээд ингээд 4-5 орны төрийн тэргүүргээд ямар мундаг зохион байгуулсан. Монгол улсын нэр хүндийг гадаад харилцааг өнөсгөхөд бол маш том үүрэг гүйцэтгэв. Энэ бол дараагийн одоо их хурлын эндээс ерөнхийдөө шилжижсэн биз дээ. Та бүхэнд хандж шилжижсэн. Ийм одоо арга хэмжээ авахд бол тийм ээ. АСЕМ-ыг авахд энэ юмд бол одоо гадаад яам бол сайн ажиллалаа. Энийг өндөр хэмжээнд энэ бол Монгол улсын нэр хүндийн асуудал шүү гэсэн. Нэг ширхэг дэд сайд авчирч чадахгүй гэж яаж нэр хүндийн асуудал. Дэд сайд нар ирээгүй чи дараагийн яаж томилох юм? Зүгээр нэг мэрэгчлэнүүдийн цуглалт болоод тарж байгаа шүү дээ. Хэрэгтэй сайн. Гэхдээ бидний хүссэн зүйл бол өшөө сайн том хүсэж тэгжиж бид нар их хурлын бүлэг байгуулсан. Бүгдийг нь өөрсөнд гэж байна. Зүгээр жирийн оролцогч нар урилга яасан мэдээж заалны болонд бүгд очиж сууцгаасан л да. Бид тийм бодоогүй байхгүй юу? Энэ асуудлаас их хурлын гишүүд бид бэлдээд, илтгэл бэлдээд ингээд бүх юмаа хийгээ явж байгаа. Одоо маш том арга хэмжээ байгаа шүү. 9 сард ЕВХ-ийн парламентын чуулган байгаа. Энд бол маш олон орны спикер ирнэ. Ер нь бол 400 орчим гадаадын одоо 60 гаруй орны гишүүд ирнэ. Одоо бачим гишүүн бид бэлтгэл ажиллаар нь явах гэж байна. Энийг та нар ингэж хариуцлагагүй хандаж дахиж ийм хариуцлагагүй хурал болгохгүй тийм ээ. Би энэ дугаа яаж одоо их хурлын юм бол одоо бидэнд хамаагүй өгсөн байдлаар одоо тийм байдлаар хандах үедгээс бол үнэхээр болгоомжж байна. Иймнүүдээ одоо анхааралтай хандаж. Ер нь бол та нар яг ажиллаа ингэж гацаадаг байхгүй. 10 чухал одоо харилцаанд орныхаа элчин сайдаа дуучиж байгаа. Оны сүүлээр. Дараагийн томилж байгаа. Тэгээ гомон сайн гэж одоо бүх мэрэгжлийн хүн томиллоо. Одоо гомон сайхан залуучууд томиллоос одоо болтол тэдний нэгэн ч яваагүй. Одоо 7 сар боллоо. Дээрээс нь тэр муу гэдэг элчин сайднараа өөрөө бүгдийг магтж шít. Тэр Австрали элчин сайдын байгуулсан тэр чинь мэрэгжлийн биш шít. Сайн ажилласан Ганди Унгар элчин сайдын байгуулж, Польш Ганбаатар элчин сайдын байгуулж бүх том айлчууд хэрэгжсэн. Сайн ажилласан байгаа үстэй. Дели Баяр яаж ажиллав? Болгар яаж ажиллав? Энд чинь дандаа улс төр эдийн засаг энэ чиглэлээр явсан хүмүүс бол тийм муу байдаг биш байхгүй. Үнэхээр харилцаанд их агс гаргадаг байхгүй. Тэгэхээр нэг мэрэгжлийн гэдэг нэг тийм сус ойрцсон юм ярьдаг. Ингээд одоо нэг зөвхөн одоо тэр хүрээний одоо эдний хамаатан садан танил талууд нь бол болдог. Мөхсөд Монголын бүх төрийн бүх хүн бол муу хүмүүс, хэрэггүй хүмүүс, мэрэгжлийн бус хүмүүс гэж бүгдийг ингэж янз бүрээр ингэж хэл ус янз бүрийн шалтгаан одоод ингэж цааш нь харуулдаг болох хэрэгтэй.